Оройн төргөөзөгчтэй Монгол банкны мэдээлэл хөтөлбөр ээлжид дугаараа үзэгч та бүхэнд хүргэж байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлт валютын дотоод засгийн дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээг авч ажиллахаар заасан. Үүний дагуу Монгол банкнаас 2017 оны 4-р сарын 5-ны өдөр банк хоорондын цахим талбарт валют арилжааг хийх гэрээг баталж, банк хоорондын валют арилжааны цахим талбарыг энэ оны 2-р улиралд нэвтрүүлсэн. Энэ талбар бий болсноор банк хооронд валют арилжаа хийх үйл явц хялбар болж, арилжааны идэвх нэмэгдэн, төлбөр тооцооны эрсдэл буурах боломж бүрдсэн юм а. Монгол банк нь банкуудын төв банкнд харилцах дансны үлдэгдэлд үндэслэн арилжааны босхийг тогтоодог бөгөөд хэлцэл хийгдсэн арилжаа шууд Монгол банкны RTGS систем рүү дамжиж төлбөр тооцоо хийгддэг учраас төлбөр тооцооны эрсдэл буурч байгаа юм а. Түүнчлэн цахим талбарт идэвхтэй худалдаа авах хүн тодорхой байх нь зөвхөн аль нэг банкны бус зах зээлийн бодит ханшийг оролцогч нарт мэдээлдгээрээ давуу талтай юм а. Монгол банк 2017 оны 4-р сарын 10-ны өдрөөс эхлэн банк хоорондын валют арилжааны цахим талбарыг нээсэн. Энэ цахим талбарыг нээснээр хуучин банкуд уцаар арилжаагаа хийдэг байсан бол цаг хугацааны хувьд төлбөрийн эрсдлийн хувьд тулгардаг байсан энэ бэрхшээлүүдийг бүрэн шийдэж чадах болсон. Ингэснээр валют арилжааны эрэлт нийлүүлэлтийн мэдээллийг нэг дор хүлээн авч цаг хугацааны хувьд ч гэсэн хэмнэлтүүд гарч ирлээ. Дээрээс нь бас түрүүн хэлжсэн төлбөрийн эрсдлүүдийг ч гэсэн шийдэх юм бүрэн боломж нэгдээд байна. 3-р улирлын байдлаар авч үзэхэд валют арилжааны идэвхжил 2.2 дахин нэмэгдсэн юм үзүүлэлттэй байна. Энэ зах зээл нэгдсэнээс хойш арилжааны идэвхжил бол маш сайн байгаа. Жишээ нь 7 сард бол нийт 28 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютын арилжааг зах зээл дээр явагдсан. Өнгөрсөн сард бол 157 тэрбум төгрөгийн тэнцэх хэмжээний гадаад валютын арилжаа явагдсан. Тэгэхээр эндээс харах юм бол зах зээлийн идэвхжил бол маш сайн байсан гэсэн үг. BMAG гэдэг энэ бир зах зээл гарч байгаа нэг давуу тал байна. Олон нийт ер нь банк санхүүгийн байгууллага банк хоорондоо явж байгаа нийт арилжааны дүнг тодорхой болгож өгч байгаа. Мэдээллийн хурдыг бол олон нийтэд маш сайн хүргэж өгч юм гэсэн үг. Валют арилжааны цахим талбарт оролцогчдын зөвхөн саналын хэмжээ болон ханш илтод байснаар зах зээлд ханшаар өрсөлдөх хөшүүрэг бий болж, зах зээлийн өрсөлдөөнд орчин сайжирч, мөн эдийн засгийн үр шиг нэмэгдэх давуу талууд үүсэж байгаа юм. Гэхдээ цахим талбарыг нэвтрүүлэх нь санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах замаар зах зээлийн үр шигийг нэмэгдүүлэх боловч суур эдийн засгийн бүтцтэй холбоотойгоор валютын зах зээлд үүсдэг ханшийн хэлбэлцлийг шийдвэрлэхгүй гэдгийг дурдхан зүйтэй юм а. Энэ зах зээл маань бол банк хооронд явагдаж байгаа банк хоорондын том дүнтэй арилжаануудыг л илэрхийлж байгаа зах зээл гэдэг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр арилжаалж байгаа дүн бол дандаа том дүнгээр явна гэсэн үг. Мөн түнжлэн түн дээр гарч байгаа ханшууд маань төр том дүн дээр үндэслэн тийм ханшууд байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Цаашдаа бол энэ зах зээлийн бол идэвхжил маш чухал. Энэ идэвхжлийг илүү сайн болгохын тулд банкуд маань манайхтай адилхан primary dealer болох зорилготойгоор өдөр болгон зах зээл дээр оролцож явах хэрэгтэй юм аа. Ингэснээр бол бас шууд бос утгаараа маш олон сайн талууд бол зах зээл дээр бий болно. Цахим валют арилжааны цахим талбар бий болохоос өмнө бол банкуд хоорондоо арилжаа хийхдээ уцаар ярьдаг байсан. Тэгээ уцаар ярихын тулд 13 арилжааны банк бол 13 арилжааны банк руу уцаар ярьж долларын хэрэгцээ байна уу, эсвэл долларын нийлүүлэлт байна уу гэдгийг ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл үр ашиг багтаа ийм үйл ажиллагаа явж байсан. Цахим талбар бий болсноор бол бүх банкуд валют арилжааны хэрэгцээг хичнээн хэмжээний доллар худалдаж авах, хичнээн хэмжээний долларыг зарах, ямар ханшаар зарах мэдээлэл бол систем дээр оруулчихж байгаа болохоор нийтэд ил тод бүх банкуд нийт харах боломжтой болж байгаа. Ингэснээр валют арилжааны зах зээл илүү ил тод тэгээ нээлттэй бас валют арилжааны зах зээлийн хөрөх чадварыг сайжруулсан ийм бүтээгдэхүүн болсон. Ер нь бол 2017 оны 4 сарын 10-наас нэвтэрснээс хойш өнөөдрийг хүртэл энэ системээр нийтдээ 270 сая долларын арилжаа бол явагдсан байна. Тэгэхээр сардаа дунджаар нэг 40 сая долларын арилжаа явагдаж байгааг харж болно. Өмнө нь бол банк хоорондын зах зээл дээр бол өдөржин сардаа ийм хэмжээний арилжаа явагддаг байсан. Монгол банк нь банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангасан 2 банкыг цахим талбарын үндсэн дийлэрээр сонгодог. Энэ оны 3-р улирлын байдлаар банк хоорондын цахим талбарын үндсэн дийлэрээр Хаан болон Голомт банк сонгогдсон ажилласан. Тэгвэл энэ оны 4-р улирлын байдлаар үндсэн дийлэрээр эдгээр 2 банкуд хоёулаа дахин сонгогдоод байгаа юм а.
Үндсэн дэлгэрийг сонгон ажилуулах нь цахим талбарын арилжааны идэх болон хөрөх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай юм а. Хаан банкны хувьд бол цахим арилжааны талбар нэгдснээс хойш бол үндсэн дэлгэрээр ажиллаж байгаа. Өөрөөр хэл 3 улирал дарааллаад үндсэн дэлгэрээр сонгогдсон байгаа. За үндсэн дэлгэрийн гол үүрэг нь бол энэ валютын арилжааны зах зээлийг идэвхжүүлэх цахим арилжааны талбар дээр бол өөрийнх нь саналаа тогтмол оруулж явах ийм үүрэгтэй байгаа. За яг одоогийн байдлаар бол энэ цахим арилжааны талбар дээр 2 сая долларын худалдаж авах захиалга байна. За одоо энэ дээр бол 1 сая долларыг 2455.10 гэдэг ханшаар худалдаж авъя. 1 сая долларыг 2455 авъя гэсэн ийм санал орсон байна. За энэ дээр бол Хаан банкны хувьд бол 2455.10 гэдэг ханшаар худалдаж авах ийм саналаа оруулчихсан байгаа. Манайхын зах зээл дээр бол одоо primary dealer-ээр явж байгаа. Тэгээд энэ зах зээл дээр зонглох байр суурийг эзэлж байгаа банкуд бол одоо тийм primary dealer авах эрхийг авдаг. Ер нь бол өдөр болгон авах зарах идэвхтэй арилжааг хийж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр өмнө нь бол энэ бирж байхгүй авах үед бол одоо primary dealer гэсэн тийм ухтгууныг бол яг хуу энэ зах зээл дээр оролцож байгаа хүмүүс мэднэхээс ш тэрнээс гадуур байгаа яг энэ зах зээлээс гадуур байгаа хүмүүс бол ойлгохгүй мэдэх боломжгүй байсан. Тэгэхээр энийг бас олон нийтэд ингэж дэлгэрэнгүй болгож өгч байгаа нь бол энэ одоо бие мэж гэж систем юм бол нэг даваа тулаа гэж харж байна. Цахим талбарт идэвхтэй байгаа худалдаа авах худалдах саналын ханшийг 10 цаг 30 минут, 11 цаг 30 минут, 12 цаг 30, 14:30, 15:30, 16 цаг 30 минутад Монгол банкны цахим хуудсанд байршуулдаг. За ингэснээр иргэн аж ахуй нэгж байгууллага валютын тухайн үеийн ханшийн мэдээллийг авах. За мөн тухайн өдрийн нийт арилжааны хэмжээ болон дундаж ханшийн мэдээллийг авах боломжтой юм а. Үргэлжлүүлэн та бүхэнд танин мэдхэн болон хүргэж байна. За энэ удаад бид валютын ханш хэрхэн тогтдог талаар мэдээллийг бэлтгэлээ. Ханш хэрхэн тогтдог вэ? Валют гэдэг нь аливаа улсын мөнгөнд тэмдэгт. Харин валютын ханш нь түүний үн юм а. Үн эрэлт нийлүүлэлтээс тогтдог. Харин эрэлт нийлүүлэлт нь Монгол улсад орж гарч байгаа валютын орсгол буюу төлбөрийн тэнцлийн статистикаар тодорхойлогдно. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл ашигтай эсвэл алдагдaltaй байхаас шалтгаалж ханш тогтдог байна. Валютын орох урсгал их.